За, хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжиж байгаа. За, шалтгаанууд. За, эндээс үндэслээд асуулт асуунаа. За, сая бид нэр ингээд энэ хар хорим хотын хууль улсын хурлаар баталсан. За, Хүннүү хот гээд бас ингээд баталсан. За, өмнө нь бас бид нэр Ариу Сити гээд ярьж ирсэн, Майдар хот гээд ярьж ирсэн. Их олон хотууд босох нэ. За, энэ хотууд босохтой зэрэгцээд ер нь одоо байгаа Улаанбаатар хотын хөгжил 2040 он хүртэлх боломж болцоо чадвах эрсдэл гээд бид нар ярилцсан. Тэгэхээр нэгэнт энэ хууль нэг жилээр хэрэгжилт нь хойшлож байгаа юм бол энэ хууль батлагдсанаас хойш дахиад энэ олон том зорилтууд, хотуудын энэ хуулиуд гараад ирсэн учраас эрэг хооронд нь уялдуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Одоо ингээ хар хорин гингүүт чинь бол зөвхөн дид бүтцэн гэхэд л ойролцоогоор 5 тэрбум Америк доллараар үнэлэгдэнэ гэсэн юм ерөнхий төлөвөө гараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо байгаа энэ нөгөө томоохон суйрангуудтай ер нь хүн ам олноороо орсон суудаг газрыг хот гэж үзэх үү? Концепцийн хувьд тэнд нийгэм, эдийн засгийн, инженерингийн дид бүтцийг цогцоор нь харсан ийм одоо бүтээн байгуулалтуудыг хот гэж үзэх үү гэдэг юм концепцийн ялгаа харагдаад байна. Ихэнх хүмүүс хот гингүүт одоо шилбэл Улаанбаатар хот гэдэг юм энэ хүрээндээ бодоод байгаа бол бид нар дараагийн одоо 20, 30, 40, 50 жилийн алсын хараатаагаар энэ хуулийг бас хэрэгжилтийг хойшлуулж байгаа бол дахиад авч үзэх шаардлагатай юм байна гэж үзэж байгаа. Тухайлбал алсын хараа 250 хөтөлбөрт бол хар хорныг 2050 он гэхэд бол нийслэлийн чиг баримжаатай хот болгон хөгжүүлнэ гэж заасан байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо 2050 онд бол 50 он гэхэд буюу 25 жилийн дараа гэхэд бол хар хорин бол Монгол улсын нийслэл байх юм байна гэсэн сэтэл ойлголтыг өгж байгаа юм. Өөрөлдвөл чиг баримжаатай гэсэн. Тэгэнгүүтээ одоо хуулиндаа болохоор энийгээ бол сая батлсан хуулиндаа тусгаагүй багт шít. 2040 он хүртэлх нийслэлийн бодлогын бичиг баримт дээр нэмэхэд дахиад нийт 11 бодлогын бичиг баримтанд тулгуурлаж улсын хурал шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр одоо байгаа эрсдэл, зовлон жаргал, ирээдүйд учирч болох зовлон жаргал энэ бүх зүйлийг ингээ харилцан динамиктай судлаж оруулах зайлшгүй шаардлагатай гэж хараад байгаа. За энэ утгаараа бол энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байгаа бол дахиад 26 оны 1 сарын 1-нд энэ хууль маань шууд автоматар хэрэгжиж эхлэхэд саяны энэ намрын чуулганаар болон хаврын чуулганаар орж иж батлагдсан энэ шинэ хуулиудтай маань уялдаа нэр хангагдах вэ гэдэг дээр хариулт өгөөч. Зайлшгүй одоо уялдаа нь хангагдана гэж үзэж байна уу? Эсвэл энэ уялдаа хангагдахгүй өөрөлдвөл зохицуултын хувьд бол бид нар дахиад сайжруулах шаардлагатай гэж үзэж байна уу? Хэрвээ тэгэж үзэж байгаа бол бид нар бас энэ хуулиа дахиад задлаад энэ одоо байгаа болон ирээдүйд бий болох тулгамдах асуудал бэрхшээлүүдийг нь цогцоор нь хараад 26 оны 6 сарын 1-ээс өмнө бид нар бас энэ дээр дахиад авч үзэх зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр ажлын хэсгээс асуухад хоёр асуулт. Нэгдүгээрт нь бол бид энэ хууль эрх зүйн хувьд бол энэ одоо бас сая баахан нэмээд хотын хуулиуд гаргацсан энтэйгээ ингээд уялдуулах яг тэр боломж нь ямар байгаа юм бэ? Эндээ болохоор мэдээж энэ инженерингийн дид бүтц, нийгэм эдийн засгийн дид бүтц, дээрээс нь тэр эрүүл мэнд боловсрол гээд цогцоор нь харах шаардлагатай болчиход байгаа юм. За одоо бол прагматик яаж яваад байна гэхээр бүсүүдийн чуулган гэж засгийн газар хуралдаад байна. Улаанбаатараас гадна 6 бүс гээд байна. Тэгээ энэ бүсийн одоо хурал чуулганаар дамжуулж тэнцээ хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гараад байгаа. Энэ бас эрүүл биш тогтолцоо байхгүй юу? Заавал тэнд бүсдэр хурал очиж, засаг очиж хуралдаж асуудал шийддэг биш. Тэр бүсүүд дотор жишээлбэл яг нийгэм эдийн засгийн инженерингийн дид бүтцийг энэ хуулиар яаж хийх боломж байна гэдэг асуулт байна. За, дөрвөн тамирын энэ дээрээс хотын дарга 9 цаг дарга Улаанбаатар хотын захирагч Шэгийн Нямбаатар. За, Эрдэнэ бол тгшөөний асуултанд хариулъя. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар 2000-аас доошгүй хүн амтай суурьшил бүхий газрыг тосгон гэж нэрлэж байгаа. За, 30,000-аас дээш 100,000-аас доош хүн амтай хот суурин газрыг орон нутгийн зэрэгэлдээ хот гэж томьёолсон. За, 100,000-аас дээш хүн амтай байхаар төлөвлөсөн хот суурин газрыг улсын зэрэгэлдээ хот байна гэж томьёолж байгаа. Тэгэхээр бид нар дахиад л би нөгөө яриаг орно. Энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чигүүрэг, хот суурингийн чигүүрэг хоёрыг бид нар энэ хот тосгоны эрх зүйн байдлын хуулиар зааглаж өгч байгаа. Таны саяны асуусан асуултанд хот тосгон болсноор ямар давуу талтай юм бэ гэдэг. Тэгэхээр бид нар хот суурин болсноор нэгдүгээрт хотын татвартай болно. Хоёрдугаарт хот суурин болсноор хот
хотын дэд үтсийн сантай болно. Инженер хангамж төлөвлөлтүүдтэй болно гэсэн ийм одоо том зорилт тавьж байгаа. За хар орон хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль бол одоо хэдийн үйлчлээд эхэлсэн явж байгаа. Бид нар Хүннү хотыг бол анх удаага 19 оны үндсэн хуульд тулгуурлаж хийж байгаа нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чигүүргийг хотод шилжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Сэргэлэн сум, Төв аймгийн Аргалан сум хоёр дээр байгаа засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн чигүүргийг хот, Улаанбаатар хот, Төв аймаг хоёр дундаа корпорац байгуулад корпорацийн зарчимдаар байгуулагдсан хоттой тухайн засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжид байгаа чигүүргүүдийг шилжүүлж өгч байгаа. Газраа олгодог, татвараа төвлөрүүлж хураадаг, хот суурингаа төлөвлөдөг, инженер хангамжийнхаа дэд үтсийг татдаг ийм байдлаар томьёол үүсгэж ингэж анхны одоо ийм хотуудыг байгуулах төлөвлөлт хийж байгаа гэдэг илээ. За дээр нь ер нь бид нар энэ сумын төвүүд ч тэр аймгийн төвүүд ч тэр хуучин одоо суурьшил бүхий байсан энэ газруудыг хот тосгоныхон зохион байгуулалт руу шилжүүлэхгүй л хот тосгоны асуудал орхигдсон. Инженер хангамжийн одоо сүлжээтэй сум маш цөөх, усны нэгдсэн шугам сүлжээтэй, ариутгах татваргын нэгдсэн шугам сүлжээтэй сумын төв гэж ер нь маш цөөхөн баг. Дээр нь төвлөрсөн халаалт, хэсэгчсэн халаалт, инженер хангамжийн төвүүд байхгүй. Тэгэхээр энэ уг нь хот тосгоны хууль хэрэгцснээр эдгээр асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх гэж байгаа. За таны хоёр дахь асуултанд би товчхон хариулахад одоо энэ хууль хэрэгцснээс хойш та хэд юу хийх гэж байна гэдэг. Их хурл яаралтай хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль заасан энэ хот тосгодын хэлийн заагийг тогтоож өгмөр. Тухайлх юм бол Улаанбаатар хот 2040 гэдэг ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсны араас хэлийн зааг нь тогтсон хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөөгөө баталж авах гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө 14 хотын аль хот нь хэдийн өндөр давхартай, хэдэн хороололтой байх юм. Хичнээн зогсоол паркинг байх юм. Хичнээн одоо нийтийн эзэмшлийн одоо парктай байх юм. Энэ болгоно бид нар нэгдсэн байдлаар 2040-ийнхөө дагуу Дөрвөн намрын микрофоныг нэмж өгье. Энэ хэлийн зааг тогтсоод Батлуу тгшин битээр бас 2 удаа ажлын хэсэг хуралдуулах гээд тухайд ирц бүрдээгүй. Одоо энэ хэлийн засгийг яс яаралтай тогтчих юм бол тухайлбал би одоо бусад аймагуудыг мэдэхгүй байна. Улаанбаатар хотын хувьд хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөөгөө яаралтай одоо тендерээр зуруулж төлөвлөлтөө хийж үүнийхээ дагуу нөгөө 14 хоттой байх эмнэлгийн хүртээмж, хууль сахиулах байгууллагын хүртээмж, соёлын хүртээмж, нийтийн эзэмшлийн тэр паркуудаа төлөвлөх, боловсролын хүртээмж энтрээ яаралтай төлөвлөж хот тосгоны хуулийн хэрэгжих хэрэгжилтийг хангах ажил хийх шаардлагатай байгаа гэдгийг хэлье.